Сайн уу. За би буцаад ирлээ. Хэд оноо бичлэг хийсэнгүй. Угаасаа онцгой хойдон болохгүй болохоор бичлэг хийгээгүй юм. За тэгээ өнөөдөр болохоор миний ганц чаддаг солонгос хоол болохоор цэвэг байхгүй юу? Яг солонгос яг эддэг шиг яг хийж чаддаг ганц хоол байхгүй юу? Миний чинь жоохон харчлын юм гарсан. Муухай харагдаад байна. За тэгээд бүгдээрээ цэвэг хамт ингээ. Би солонгос 4 жил болсон. 4 жил болохдаа хийсэн ажлуудынхаа талаар ярих гэж бодоод ямар ажил хийжсэн, хамгийн хэцүү нь юу байсан, хамгийн боломжтой хийж олох ажил нь юу байсан. За тэгээд бичлэгтэй өмнө хамт байгаарай. Намайг дэмжээрэй, намайг subscribe хийгээрэй. За эхлээд будаага агшаач. Өнөөдөр шагаа ажилд явсан. Ажилтаагаа. Тэгээд өнөөдөр жоохон эртээч магадгүй болохоор нэг 4 гээд ирэх бах. Тэгээд эртхэн хоолоо хийчихье гэж бодоод эхлээд будаага агшаацгаая. Надад л ихтэй. Ер нь бол будаатай шүлийг хийхдээ тэгдэг гэдэг юм л. За арай л ихтчүүдээ гэж бодсон тэр үед будаа яг таарсан байдаг гэдэг. Тэгээ будаатай шүлний будааг би бол нэр ерөөс амьдралтаа ерөөс таарч үзээгүй заа. Нэг бол ер нь бол миний дандаа багтчаад байдгийн заяа. Жохон шүлэгтэй болоод инжтэй явах ихтэй будаа тавар болж ирснээс одоо багтаж яд шүлтэй болсон гэдэг. За тэгээд бит хоёр сод яг ч би бор будааны амар дуртай болсон. Би бага байхдаа бор будааны амар дург байсан юм. Ээж хоолн болон тийх надад амар таалагддаг байсан. Тэгээд оюунд ирээд гинт би бор будааны амар дуртай болсон. Бор будаанаас жоохон хийчээ. Бит хоёр одоо бас өмнөхөд бол арай гайг болсон. Өнгөрсөн татхад хоёр имлэг орсон. Энэ жоохон ингэ шажигнаад уучлаарай. Би арай л их бодож ирсэн. За одоо яг өнгөрсөн. За бүгдээр будаага угаацгаая. За будаага угаацсан. Будаандаа жоохон тосчий. Энэ тос маань цатгаар энэ талдаа ингээд тос болоод байхгүй юм гайтай. Жоохон ингэж цацмаар юм аа. Ямар тач цацчихлаа. Будаага ичээдэрэй. За тэгээд авчирсан будаануудаас талтыг. Маха авъя. Махсаар зэтгэхэд мах авсан байсан. Тэгээд арай л их мах авсан байсан. Тэгээд эмчнээсээ цэвгөө хийхэд ийм мах байгаа болохоор яг цэвг хийж байгаа байхгүй. Тэрнээс нэг цэвг хийх гэж бол зөж бол авч үзээгүй байна. За тэгээ ингээрээ бүгдээрээ цэвг хийцгээе. За эхлээд маха амтлын би уг нэг жор харж хийдэг байхгүй юу? Тэр жороор уг нь яг нэг солонгосын бичлэг хийж байгаа бичлэгээс ингээд харж хийсэн. Тэгээ би тэрээр цээжлэхгүй байгаа байнга хийх болохоор тэгээд дахиад эхнээс нь үзэж байна. Ямар тач нэг том юм тавнд маха хийгээд ер нь бол уг нь цэвгүй жоохон зузаан махаар хийдэг. Тэгтээ яг дээ. Ийм махаар хийчээ байгаагаараа л. За тэгээд хоёр ингээд ийм сармис авчихсан. Энэ нухацсан сармис амар амар. Нөгөө том сармис авахаар тэр бүгдийг сайн хэрэглэж чадахгүй тэгээд муутгаад байгаа байхгүй. Тэгээд энэ сармис ингээд оцохоор сайн.
дажгүй байдгийн. За би ингээ хоол ямар ч амтлангаа. За би анх Солонгост ирээд тэгбэний ажил гэж хийдгийсэн баггүй юу? Тэгбэний ажил гэдэг ер нь бол нэг 20 тонн орчим машин ингээд хүмүүсийн захиалсан одоо барааг ингэж ачдаг тийм ажил хийжсэн. Анх бидрээ хэлний бэлтгэл байхдаа ер нь бүгдээ хэл сайн мэдэхгүй болохоор тиймэрхүү ажил хийдгийсэн. Тэгээ ажил хэлний бэлтгэл чинь 7 өдрийн 5 өдөр хичээлтэй. Тэгээ өглөө манайх ч яг өдөр ордоос 2-оос орой 6 хүртэл илүү ордог. Тэгээ ажил нь тэгбэнийх нь ажил нь орой 5-аас өөрийн 4 хүртэл. Тэр бүр амар шүү. Тэгээд нөгөө дундуур нь бидний ажил коронагийн үед байсан болохоор дундуур нь хичээл уцаа бариад нэг хичээлээсээ гараад тэгээ багш ингээд яагаад ингээд гадуур яваад байгаа юм бэ гэж амар их хэлдэгсэн юм. Тэгэл ямар ч тач орой 5 цагт нэг газраас нэг метроны бодол дээр уулзаад автобусанд суугаад нөгөө нэг тэгбэнийхээ том газар руу нь очиод тэгээд тэнцэнээсээ тэгээд тэндээ ажиллаа хийдэг байсан. Тэгээд ингээд шүнжэнгөө ажилдаг. Тэгээд яг хэлний бэлтгэлт хийжсэн яг анх үедээ хийжсэн тэгбэн бол одоо яг үүнд ажиггүй байсан яг нэг аим хүнд хүчээр юм өргөөгүй яг нэг удаа нэг залуу намайг ирсэн чи машины юу ачих гэдэг хэлтэл надад амар хэцүүсэн. Тэгээ ямар ч хамаагүй хүнд юм нэрээстэй ингээл амар том хайрцагтай одоо юу ч юм бэ дотор нь юм нөгөө агаар шүүгч мүүгч юм уу тиймэрхүү юмнууд байна. Эсвэл юм жижигхэн гоо сайхны одоо уруулын бодгомод тиймэрхүү юмнууд байна. Бүр ингээд тэг бас тэдний чинь учрыг нь олж бас ингэж өөрөх ёстой. Энэ надад тэр ажилд амар хэцүүс. Тэг хамгийн сүүлд би одоо ингээд би дахиж хийж тэгбэ хийхгүй гэж бодол төрүүлсэн нэг тэгбэний юу байсан. За энэ одоо Купангийн байдаг Солонгос эндээ гарахчээ. Купаны энэний тэгбэг би хийжсэн баггүй. Тэгэхээр яг эрэхтэй хоёулаа зогсдог. Эрэхтэй хүний ажлыг би ганцаараа хийжсэн. Амар их юм ачаад тэгэл би тэр үед хүүрчгээ зураад пүүзэн дээр нөгөө нэг хүмүүсийн захиалсан нөгөө сүү асгарсан ирснийг мэдгүй тэрийг ингээд өргөсөн чинь тэр нь ингээд хувцсан буцруу асгараад би тэр үед бүр ингээд уйлаад дахиж хизээч тэгбэ хийхгүй гэдэг. Тэрнээс биш одоо хүртэл юм та чигээгүй байна. Тэр чинь одоо 3 жилийн өмнө байхгүй. Тэгээ хийж үзээгүй явж байна. За ингээд хоол ингээд ярихаар ингээд хийчихсэн юм ингээд хайцдаг. За тэгээд дараагийн хийж үзсэн ажил нь болохоор буудлын ажил хийж үзсэн байна. Буудлынх нь ажил нь болохоор 10-аас 10, өглөөний 10-аас шөнийн 10 хүртэл тэгдэг ажил байсан. Тэгээд тэр буудлал ер нь бол яг болохоор ер нь дандаа өрөөндөө хоёулаа явдаг. Нэг Монгол ихчмэгчтэй ч юм уу ер нь бол хоёулаа явдаг тийм буудал байдагсан. Тэгээд буудал яг ажиллах нь яг дайжгүй л дээ. Ер нь бол яг тэгээд Монгол хүмүүс ер нь ихэнх нь нэмэгтэй хүмүүс ихэнх нь буудалд ажилладаг. Эсвэл ингээд одоо нүүсэн айлын гэр цэвэрлэх юм уу нүүхээс өмнө гэрийн цэвэрлэх тийм ажлууд ер нь манай Монгол эгч нар болон манай Монгол охтууд эдэр хийдэг. Тэгээ би яг нэг тийм нөгөө хэл сайн бишээсэн яг нэг хэдэн тоо мэддэг байсан болохоор юунд ажилладаг байсан? Буудал. Нэг амар хөөрхөн нэг ихчтэй танилцаад тэр ихч маань наадтай хамт ажилладаг амар. Тэгээ тэр ажилласан буудлын маань захирлууд мөртлөө амар сайн хүмүүс амар сайн. Ингээл өөртөө ингээд юу лээ хийж байгаа ажилчтай хүртэл ингээд амарлаг тусалдаг. Тэгээл өдрийн хоол мол болон готлбор янз янзын хоол мол хийж өгдөг. За байж байгаарай. Нэг тийм газар ажиллаж исэн. Тэгээ бас би хоёр яг Вьетнам билүү Таиландтай бас хамт ажиллаж исэн. Тэгээд тэр хоёр эхнэр нөхөр хоёр тэгээд тэр буудалдаа ингэж амьдрангаа ажилладаг.
Тэгсээр нэг хагасаа буцаанд яг нөгөө буудалд олон хүмүүс орж ирдэг болохоор хагасаа буцаанд нөгөө нэг цагаан ажилтнаа хэрэгтэй болохоор нь би яг хэлний бэлтгэлтэй хагасаа буцаанаар амрахтаа тэнцээ ажилладаг байсан. Нэг тийм ажил хийсэн нь за тэр нөгөө одоо энэ нөгөө айлын гэр цэвэрлдэг тэр нөгөө чонсууны ажил гэдэг тийм. Тийм чонсууны ажил бас хийж үзчихсэн. Гэтэ чонсууны ажлыг яг нэг хоёр удаа яг хийж үзсэн байна. Ер нь бол жоохон бас хийхэд тийм амар олон биш. Ер нь жоохон хэцүү ажил байсан. Ер нь бол тэгэл бүхэл юм арчиж цэвэрлэн тэг янз бүрийн жоохон хор ашигладаг тийм ажил. Тэгээд дараа нь болохоор бас сургуулийн чонсууг бас хийж үзсэн байна. Сургуулийн чонс болохоор нэг тийм одоо айлын гэр цэвэрлдэг шиг болно. Ер нь хийдэг тийм биш. Ер нь хамгийн их цэвэрлэх нь нөгөө сургуулийн цонхнуудын одоо зам гэх юм уу? Тийм юм амар цэвэрлдэг байсан. Тэгээд сургуулийн шал, цонх тиймэрхүү яг нэг ганц хоёр нөгөө тоос энэ дээр сургуулийн самбар энэ төр цэвэрлдэг байсан. Нэг тиймэрхүү. За тэгээд дараа нь болохоор ямар тэг дараа нь бас буудалчин дотроо бас хоёр янз. Нэг нь олон улсын буудал, нэг нь одоо нөгөө цагийн буудал гэж хэлээд байдаг баха. Тэгээд тэр цагийн буудалд би нөгөө нэг ажиллаж исэн. 10-аас 10 ч болохоор цагийн буудал ахгүй. За тэгээд олон улсын нь болохоор өглөө 9-өөс илүү 8-аас орой 5 эсвэл 6 хүртэл яг нэг хүн 14 өрөө нэг 11-ээс 14 мөрөө хавцаа тийм өрөө өгдөг. Тэгээд ганцаараа цэвэрлэн бүх юм. Гэхдээ олон улсын буудалч одоо ингээд 14 гэхээр айгүй амарлан сонсогдтiin ер нь бол бүх байхдаг гэж. Гэтэ ингээд тоосын саруулн, тоосын арчин, ор хэмжлийнхэн даав ингээд нөгөө ор татах гэж ярьдэн шүү дээ. Энд ороо татан битгүй надад гэхдээ яг үндэ олон улсын буудал үнэхээр хэцүү. Надад бүр амар хэцүү. Би олон улсын буудлыг үнэхээр хийж чадахгүй юм билээ. Бүр амар хэцүү. Надад бол үнэхээр хэцүү. Миний зүрхэнд орсон хоёр дахь ажил болохоор олон улсын буудал. Эхнийх нь болохоор тэгбэ. За тэрний дараа тэгээ би одоо хийдэг нөгөө ИСА-ныхаа ажлыг айл нөлөөлтийн нөгөө галтгооны дарга галтгооныхаа аяг 5 гэдрийг ингээд бооз баглаад дараа нь хөөрхөн тавьж өгдөг тийм ажил хийж эхэлсэн. Өөр ажил хийж үзсэн ажил юм байгаад идэв. Надад юу олчихгүй байна. Би 18 онд хамгийн анх Солонгост иржсэн юм байна. 18 онд анх Солонгост ирэхдээ би ээжтэйгээ хамт иржсэн. Ээжтэй хамт тэгтээ ээжт хоёр нэг лирний модон дээр ажиллаж байсан. Надад тэр ихтэй яг ээжтэйгээ байсан болохоор тэгээд ажиглуулсан. Тэгтээ жоохон халуунд нь жоохон хэцүү байсан. Лирний модон дээр ажиллаж үзчихсэн юм байна. Хоолны газар ажиллаж үзсэн юм байна. Би нөгөө нэг арх уудаг бичлэгийн дээр ярьсан юм байна. Арх уудаг тийм ээ. Нөгөө солонгосуудын архины соёлын талаар ярьдаг бичлэгийн дээр ярьсан юм байна. За нэг тиймэрхүү байна. За одоо бүгд хоолоо бас хийцгээе. Тоон дотроо хийчихье гэж бодлоо. Oyster sauce хийх хэрэгтэй юм. Надад oyster sauce байхгүй. Гэтэ би сая soy sauce хийчихсэн. Тэгээд болох байх гэж би бодож байна. Гэтэ ингээд Солонгост ер нь Солонгост л гэлтгүй ер нь ингээд гадаадд ажиллаж байгаа хүмүүс ер нь ингээд гадаадд сууж ажиллаж байгаа оюутнууд ер нь бол амар хэцүү ер нь. Яг тийм ингээд ажил хийгээл мөнгө нь ингээд Монгол руу үржигдээ бодогддог ч гэсэн яг хэмжээний яг Монголд авдаг мөнгөөрөө тэгээд зинчээ юм аавна гэж авахгүй шүү дээ. Ер нь бол тэгээд энд байдаг хүмүүс ер нь өдөр шөнөгүй ажилдаг, нойр хоолоо хугаслаад тэгэл юм зорилготой хүрэхгээл ажиллаад амьдрал тэгэл амьдарч байгаа орчноо бас гоё сайхан өөртөө тухтай байлгахын тулд хичээнэ. Тэгэл хүний арга ив ая таалыг харна. Гадаад хүн ер нь бол ингээд байгууллагынхаа гадаадуудтай айл болох ингээд гоё сайхан
харьцахыг хичээн. Тэгэл таалагдахгүй байна гэж шууд бас хэлэх жоохон хитүү. Тэгэл хүний арга ив харна. Тиймэрхүү асуудлаас ахуулаад ер нь жоохон хүний нутагт байх бас жоохон хитүү шүү. Би ингээл Facebook дээр ингээд зарим ингээл одоо аяллаар ч юм уу ингээл энд нэг хэд хоног ингээл ажил хийгээд ирсэн. Одоо энэ залуучууд амар их тийм рил хийдэг хэд болсон мөлий. Тэрнээс ингээл харж байхад тэд нар ингээл амар энд байгаа хүмүүсийг амар хэцүү байгааг ингээд богино хугацаанд ингээд бас мэдэрч байгаа байхгүй. Тэгэхэд тэгэл амар хөөрхөн. Ингээд гадаадд байгаа монголчууд ер нь ингээд солонгос байгаа хүмүүс ингээд амар хэцүү байд юм байна. Тийм амархан биш юм байна. Хийж байгаа ажлууд нь хэцүү юм байна. Тэгээд та нар ингээд мундаг шүү энэ төр гэл тиймэрхүү хүмүүсийг би амар баярлаад байж. Нэг ч ихсэн хүн эдрийг ингээд энд байгаа хүмүүсийг ч юм уу гадаад байгаа хүмүүсийг мөнгө гэж бодохгүйгээр ингээд энэ мөнгөө яаж хэцүү олдгийг ингээд мэдэж авч байгаад амар баярлаад байж. Тэг ингээд солонгос заяа ажилгүй ингэж байна гэдэг амар хэцүү. За мэдгүй солонгос гэлгүй ер нь гадаад систем байдаг юм мэдгүй ямар ч тач надад ч яг ер нь энд байгаа хүмүүс ер нь их хүмүүсээс асуувал яг л тэгж хэлнэ. Ажилгүй ингэж байна гэдэг амар хэцүү. Яг уу ажил нь олдохгүй ч юм уу тиймэрхүү зөндөө байна л да. Тэгтээ ингээд өглөө ингээд зэрхэд ингээд амар сонь ажил гин хийцэн шиг ингээд санагдаад байдаг зав. Бит хоёр ч ингээд оюутан. Тэгэл одоо ингээд бит хоёрын ингээд төлбөр мөнгө бүх юм ингээд төлөгдөх ёстой. Тэр нь бол ингээд өөрсдөө төлбөрөө олж өөрсдөө ингээд хэрэглээ бүх ингээд зарлаа төлж ингэж амьдардаг оюутнууд бол амар мундаг л гэж би боддог. Гэхдээ яг зарим хүүхдүүд ээж аав нь боломжтой хүмүүс нь тэгэл хүүхдүүдийн хан төлбөр мөнгийг төлзөөл хагсын ч юм уу ингээд өгдөг ээж аавууд байдаг. Зарим нь ингээд хөөрхөн өөрсдөө өдөр шөнөгүй ажиллаад төлдөг оюутнууд бас байдаг. Тэгэл юм болоо ивэнтэ баруун тамчин тэгэл. Хүний нутагт байгаа хүмүүс бол өдөр болгон хичээж байгаа өдөр болгон ингээд зорилгынхаа төлөө өдөр болгон маргаашийнхаа тэгээ ядаж хоолны төлөө тэгээ өнөөдөр нэг сарын турш амьдрах байрныхаа мөнгийг олохын төлөө гэж өдөр болгон хичээдэг. Тийм болохоор жоохон ч гэсэн ингээд яг ойлгоод мэдчихэл байгаа л ах хэвээр. Тэгээд тэгтээ ер нь тийм байдаг шүү гэж хэлгээл. Би бол анх надад ирээд амар хэцүүсэн. Би шантраад би бүр Монгол руугаа буцна гэж би уйлаа. Нөгөө нэг шилний бэлтгэл чинь 7 хоногийн 5 өдөр хичээлтэй. Ахсан буцаанд надад ажил олдохгүй. Тээж аваасаа хаяа мөнгө авна. Ахаасаа мөнгө авна. Тэгээд надад амар хэцүү. Манай ах чинь бас гэр бүлтэй юм чи байгаа шүү дээ. 4 хүүхдүүдтэй гэр бүлтэй. Тэгээд ахыгаа би чинь бас их сургуулаа төгсөөд ирсэн би чи 21 дээр ирсэн байна. Бишүүлээ хэдтэй лээ. 22 дээр лөө. 22 гэж юм. Мэдгүй тэгээд яг төрсөн өдрийнхаа өмнө ирчихсэн байхгүй юу? Би ч бодож та 23, 24, 25, 26, 27 тийм 22 дээр ирсэн байна. Тэгэл анх шантраал тэгэл уйлал би дандаа уйлд байсан заяа. Тэгээд уйлал мөнгөн ч болохгүй тийм ч болохгүй гэж ээж аав өөртөө тэгээд яаж майхгүй болол ээж аав маань санаа зовоол намайг уцамцаа ах болохоор ингэ санаа зовоол тэгээд амар хэцүү. Тэгээд яг нэг жил сурах төлбөрөө төлсөн байсан болохоор тэгээд жилэн дуусаад би бүр өвлөн би одоо ингэ 5 сар сураад энэ хэлний бэлтгэл дууссан Монгол руугаа буцсан гэсэн чи манай ээр миний охин хичээвэл ерөөсөө ээж аав хаачууд баймаа. Тэгэл хүний эцэг их ч одоо тэгэл хэцүү байна гэсний зоргоор тэгэл үр хөвгтөө тэгэл хэцүү байвал хүрээд ирэл гэдэг юм байлаа л те. Тэгэл би чинь шагаатаа уучраад амьдралд учруулсан да хөрхий.
Тэгэл бит хоёр ч одоо тэгэл заримдаа хитүү юм байна өө. Энэ Солонгос ч нөгөө зоос байдаг шүү дээ. Зоосоор нөгөө нэг үйлчлэл юу лээ зоосоор төлбөр тооцоо нь хариулт мөрөлт өгдөг. Бит хоёр ингээд анх хэлний бэлтгэл байгаад арай төгсөг гэсэн маа. Хэлний бэлтгэл байхдаа бит хоёр ингээд мөнгөгүй болсон, хоёулаа ажил олдохгүй гахаандаа ингэж зоос тоглолт байсан заа. Тэр зоосоо бүгдийн тоолж 500-ын гаргаж байгаа л гойн байна авч үзсэн заа. Тэгээд би бас тэр зоосоо барьж дэлгүүр авах амар ичнэ. Тэгээд шагалчи ор гэж оруулцдаг заа. Бас нэг тийм үе байсан. Зүгсэн хүүрэндээ ичдэг байнаас цолиот юм хаашаа. За одоо ингээд жоохон хүчүүжаа хийх хэрэгтэй. Жоохон ихийх юм бол болохгүй шагаа жоохон халуун ногоотой юм идэж чаддгүй. Тэгээд хүчүүгааруу чанкрин чи юу гэлээ юу крем. За мэдхгүй энэ юуны тос гэдэг лээ. Оо маа. Анх ингээл хоёр one room гэдэгсэн ш нэг өрөө байранд байдгүйсэн. Жижигхэн нэг өрөө. Яг л хааш хасаагаад нөгөө нэг өрөө гэдэг нөгөө хошин шогшиг хааш хашаагаад нэг өрөө. Тийм байранд байдгүйсэн. Тэгээд тэр байранд байдаг бахта хоёр энэ одоо энэ амьдарч байгаа байр чинь 10 сая вон барьцаатай. Тэгээд 10 сая вон зон гэдэг мөнгө бит хоёр ерөөсөө бүр толгоонд орж ирдэг байсан. Тэр үе нөө хэлний бэлтгэлийн төлбөр нөө сая 400-аас нь баггүй. Сая 400 хүртэл амар их мөнгө. Йоо энэ бүр яаж олно гэж бүр амар боддог за. Оо Солонгост тэгээд ажиллаад, амьдраад, сураад, ер нь хүн хичээх юм бол ер нь тэгээд хаач болно доо. Чэйг маань ч бараг боллоо. За бараг л болохгүй л. Оо тэгээд гоё энд амьдардаг ээж их зах дүү аав ээж нь байдаг бол тэд нар өдөр болгон амар хичээж байгаа өдөр болгон та нарын төлөө ч юм уу гэр бүлийнхаа төлөө явж байгаа шүү гэдгийг би мартаарай манайхаа. Зарим нь бол тэгэл өөрсдийнхээ төлөө зарим бас бүтлгүй хүмүүс бас байна оо. Бидний хүсээд авч чадахгүй визтэй хүмүүс амар боломжтой хүмүүс байна. Бид нар гэсэн чи амар архичин эсвэл ийм амар хэрүүл уруул хүн болгонтой хийдэг тийм хүмүүс ч байна. Тэгээд хүмүүс ч одоо ямар ч байдیں۔ Хүн болгоны ухамсар тэгэл өөр юм дөө. За жоохон ногоон сандыг хийчихлээ. Оо тэгээд Солонгос хүмүүс ингээд кинонд гарахаар нэг л амар гоё хүмүүс харагддаг штэ. Юм ингээд амар гоё лавдаг. Тэгээ бас амьдрал дээр бас жоохон сэнэн хүмүүс байна. Ёо та нар буудалд ажиллахаар ёо ямар заваа байдаг гэж бодно. Би өнөө бичлэгийг хүүхдүүд үзэхгүй гэдэг тохиолдолд дээр хийдэг лээ. Гэтэ энэ Солонгосын хүмүүс амар тийм жоохон гаж юм шиг санагдаж надаа. Итгэв. За ийм юм бас яриул бас болохгүй бах уу. Тэгээ ер нь жоохон буудалд ажиллах юм бол Солонгосчуудын жоохон заваан гэдгийг жоохон мэдрэх байхаа гэж боддیں۔ Энэ жоохон амар их өөхтэй юм уу? Амар өөх л харагдах юм. Энэ яг нэг л юм амар дутуу байна.
Юу гэдэг нь мэдэхгүй байна. Чи нэг л юм ингээд байхгүй юм санагдах юм. Бас гүйлсүүс юу вэ? Зүгийн бал жоохон бас хийдэм шүү дээ. Зүгийн балны соус гэсэн байл гэхдээ би зүгийн бал хийчих. За мэдхгүй юу ч болоод байна да. Худлаа мэддэг чаддаг ганц хоол моол гэдээсэн. Оо ямар тийм юм би сонгийн юм шүү. Шиг бэлч. За тэгээд жоохон байжгаад бүгдээ хамт миний хийсэн хоолыг амталцгаая. Солонгос цэвгүй юм нөгөө махарож иддэг байцаад амт идээд дээ. Тэгээд хідэн байцаа угаачихъя. Замны цэв гэсэн болсон. юм болсон байна. Жоохон царим утаа өгдөг байна. За бүгдээ идчихье. За бүгдээрээ цэвүүгээ амсацгаая. Энэ нөгөөний дотор нь махныхны дотор нөгөө юм цагаан мөгөөс гэдэг лөө. Мөгөөс байгаа байхгүй юу? Зөвхөн тийм их мөгөөстэй махайсан. Яг хоолны газрын цэвүүс мэнэ. Хүү юу яг нэг амттай юм итгэр нэг бүжиглээд юм аа. Тийм бүжиглээд байна. За энийгээ бүгдээ самчуун дээрээ тавьж аваад үзье. Энийг ногоо сонгийн тавьчих. Удаага тавиад амсгая. Нөгөө мөгөөс нь баг шууд хугацсан юм ч одоо. Амар. Миний одоо өнөөдөр бичлэгийн гол санаач хоолоо ингээ ер нь гадаадд байдаг гэр бүлийнхаа хүмүүстэй хайрлаарай. Санаа тавьж агаарай. Урмын үг өгж байгаа. Урмын үг хэлж агаарай. Хэзээ нэг өдөр чи өөрөө ч юм уу, чи нүүр хүүхд чинь ч юм уу бас гадаадд бас ингээл хүн төчөр ажил хийх үе ирэх бах. Болохоор нэгнээ хайрлаж байгаа хүмүүсээ. За тэгээд намайг дэмжээрэй. Намайг subscribe хийгээрэй, like дараарай. Надтай хамтаагаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа guys. Bye guys. Баярлалаа.